төсөөлөө үзчихээ 2000 жилийн өмнө барууны орнууд яг өнөөдрийн технологийн зэвсэг хөгжилтэй байлаа гэж бодъё. Гэхдээ соёл тийм найрсаг биш. Наполеонд одоо өнөөдрийн технологиг өгчлөө гэж бодъё. Julius Caesarт өнөөдрийн технологи өгчих гэж бодъё. Александр Чингис хаанд өнөөдрийн технологи өгөх байсан бол Арабын орнуудыг зүгээр тэр чигтээ авчаад эзлэх байсан байхгүй юу? Andrew Wilson бас юугаар хэлж байгаа юм бэ гэх юм бол хайтаахан шиг байгаарэ энэ нийгмийн хөгжил буцаагаад ухраад барууныхан буцаагаад харгас болоод эхлэх юм бол аюултай болж эхлэх юм байна. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. 2 хоногийн өмнө нэг хүн надлуу Instagram-аар дамжуулаад холбогдсон. Юу хэлсэн бэ гэх юм бол эдэр бата муслим, ислам манай шашныг муулахаа болоорой. За тэгээд чи ямар нэгэн байдлаар ислам муслимчуудын тухай сураг мэдээлэл явуулахдаа баримттай нотлоготой яриарай. Нотлогоо баримт өгөхгүй юм бол видеон дотор оруулахгүй юм бол чи чимээгүй байсан дээр шүү гэсэн. Нэгдүгээрт миний бүх видеонууд баримттай тий нотлоготой. Миний таамагаараа тэр хүний нэрийг уншихад ер нь бол казак хүн байсан баха. Казакчуудыг би нэг ч муулаагүй шүү заяа. Окей? Баян уулгийн аймгийг би нэг ч муулаагүй шүү. Казак улсыг муулаагүй, Узбекистан, Тажикстан, Кыргызстан бүгдийг муулаагүй шүү. Яг гэх юм бол нэг сүртэй муулах нь миний зүгээс байхгүй. Ямар улсуудыг би муулж байна гэх юм бол Сомалия, тэ, Сирия, Ирак, Ираны тодорхой хэсэг, тэ, Африк байгаа муслим орнууд тэргээ ялгаж сураарай. Тэгээ хамгийн гол нь хэнийг муулж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө их орноо хөгжүүлэхгүй, өөрийнхөө их орондоо нэмэр болохгүй, өөрийнхөө гэрээ засахгүй, өөр хүний гэр рүү зүхтаад, англи руу зүхтаад, герман руу зүхтаад, америк руу зүхтаад, ийш тийшээ зүхтаад, одоо сүүлийн үед бас Япон руу яваад, тэгээд тэндээ ингээ шариа хууль гих мэт шин янз бүрийн юмыг ингээ тэгээд Америкийг муулж байгаа, Германыг муулж байгаа нийгмийг ингээ сороод амьдарч байгаа, халамжаар амьдарч байгаа. Тэгээд өөрийнхөө улсдаа нэмэр болохгүй зүхтаад тэгээд хүлээж авсан, найрсаг хүлээж авсан. Байр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль, боловсрал, дэд бүтц, цахилгаан, инх тайван, орлого, ажлын байраараа хангаж өгдөг орнуудыг ч гэсэн муулаад паразит мэтэр нэлээд олон хүмүүс тэгж амьдарч байгаа. Тэднийг муулж байгаа шүү. За тэгээд нэмээд тэднээс юу хийж байна гэх юм бол хүчинг хэрэг хийж байгаа, гэмт хэрэг хийж байгаа, хулгай хийж байгаа, терроризм бас хийж байгаа шүү. Тэгээ би ерөөхдөө юу таадад үзүүлмээр байна гэх юм бол саяхан нэг аюугаа мэтгэлцэн болсон. Andrew Wilson ба Daniel Hakikatjo муслим Кристин шашингийн хоёрын давуу суултал. Тэгэхээр Andrew Wilson-ы хэлсэн үг мэтгэлцээний эхлэл үг одоо миний нүдийг нээж өгсөн. Тэгээд хэдүүлээ хамт сонсгоо би мэдээж орчуулна найруулна. Daniel, and fighting from his worldview, I'd point out Christianity is fractured and weak. За тэгээд би одоо нэг нь муслим шашныг шүүмжилж байгаа, нөгөөх нь Кристин шашныг шүүмжилж байгаа. Тэгэхээр Andrew Wilson одоо юу гэж байна гэх юм бол би чи байсан бол тэ чи Кристин шашныг ингэж муулах ёстой. Одоо заагаад өгч дээ. Тусламж үзүүлж дээ. Christianity is totally incapable of fighting back against the degeneracy of our time. Кристин шашин сул, тэ католик, протестант гэх мэт чин олон ингээ тараан байшсан, суг болцсон, өөрийнхөө хамгаалж чадахгүй, арга хэмжээ авахгүй, эсэргүүцэх чадахгүй сууларцсан. Its impotence has led to social categories of degeneracy at levels nobody could have predicted, especially with the advent of the internet. I would point out Muslim societies don't work that way. That Muslims have feminism and degens under control. Тэгээ муслим орн тэ нийгмээ айгу хатуу барьж байгаа шүү дээ. Тэр LGBTQ юм гарч ирэхгүй, янз бүрийн хитэрсэн феминизм гарч ирэхгүй, тэр homosexuality, тэгээ нийгэм дотор тэр бие үнэлэх, OnlyFans, online porn гэх мэт чинь ерөөсөө тийм юм байхгүй. Тэ? Кристийн орнууд тэрийг ерөөсөө өөрөө бие даасан зохицуулж чадахгүй. Тэгээд нийгэм бузардж байна бидний нүтэн дээр тэгж хүмжлэх ёстой шүү гэж хэлж. Everything in modern day Christians in the West are fighting for against degeneracy Islam has already achieved in their lands. That's what I would do if I were Daniel.
When talking about which is better for society, Islam or Christianity, this becomes a powerful argument. Тэ нийгэмд ер нь бол аль шашин илүү ашигтай юм бэ гэх юм бол ингэж ярих юм бол муслим шашин илүү ашигтай юм шиг сонсогдох магадaltaй. Тийм учраас чи ингэж ярьсан шүү. Манай христийн орнуудыг ингэж хүмжлээрээ. But I'd go a step further if I were Daniel. I'd also say my opponent will argue like an atheist progressive. That Andrew Wilson, the guy who promotes anti-feminist and egalitarian doctrine, is going to sit up here and act like an egalitarian progressive and cry about Islam being mean to the women and cry about Islam not being very nice to the gays. Well, you were wrong. Sadly for Daniel... За тэгээд чи намайг бас өөр яаж шүмжлэх болох юм бэ гэх юм бол чи дэндүү зүүнний үзэл бодолтой, чи дэндүү прогрессив, чи дэндүү либерал, чи дэндүү эрх чөлөөг дэмжсэн. Тэгээд муслим орнууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол эмэгтэйчүүдийг дарж байгаа. Homosexual, LGBTQ хүмүүсийг дарж байгаа. Тэгээд чи ингэж гонших нь би мэдчихсэн маа. Гэхдээ би тийхгүй шүү. Одоо сонсоорой. Одоо гоё хэсэг нь эхэлж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум, бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. While this tactic would normally be effective against a sewing circle Christian, I'm not part of that cast, sir. Би тийм христийн шашинтай хүн биш ээ. Now, let me get into my argument for why Christianity makes better societies than Islam, and it's pretty simple. За, тэгээд яагаад улсын эдийн засаг нийгмийн хувьд христийн шашин илүү одоо ашигтай юм бэ гэх юм бол би одоо тайлбарлаад өгье. Ерөнхийдөө маш энгийн. Islamic societies breed an inbred population. Муслим шашинтай ислам орнууд цус ойртсон inbred хүү амтай. Уялууд нь хоорондоо суучдаг, ах дүү хоорондоо ингэ суучдаг. Next slide, please. Уна. Тэгээд дахиад хэлье. Тэр казак, масак янз бүрийн тэд нар гайгүй. Гэхдээ ингээд Арабын орн, Libya, Qatar, Somalia гэх мэт харах юм бол Muslim inbreeding has been occurring at a high rate for about 1400 years since the early Islamic period, encompassing most of the land still occupied by Islam today. Өнгөрсөн 1400 жилийн хугацаанд муслим орнуудад зарим нь бүгдээрээ биш. Энийг ялгаж сур. Юу болж исэн бэ гэх юм бол 1400 жилийн хугацаанд цус орцсон. It spread from the 8th to the 15th century, moved into Persia, North Africa, South Asia, where it remains and has created some of the dumbest human beings on planet Earth. Тэгээд Арабын хэсгээс эхлээд Африк руу ороод зарим Азийн орн дотор бас ингэ нэвтрээд тэгээ энэ цаг үе 1400 жилийн хугацаанд тэр юу бүтээсэн бэ гэх юм бол дэлхийд байгаа хамгийн тэнэг хүмүүсийн нэгнүүдийг ингэ бүтээсэн. Ухаан муутай бүлгүүд. The most common type of inbreeding is first cousin marriage. The rates of first cousin marriage in comparison to Christian nations is staggeringly high. За тэгээд хамгийн том нөлөөлсөн юм юу юм бэ гэх юм бол үеэлүүд хоорондоо суучдаг. First cousin marriage. Тэгээд христийн орнуудыг харьцуулаад муслим орнуудыг харах юм бол ялгаа нь бүр тэнгэр газрын ялгаа. In comparison to regions occupied by Arab Christians. When a nation has both Christians and Muslims, Muslims are often double or higher than Christians. Example, India, Lebanon. Next slide, please. За. Тэгээд христийн шашинтай, муслим шашинтай одоо хоёр шашинтай орнуудыг харах юм бол энэтхэг Лебанон, муслимчууд бараг 2-3 дахин илүү үеэлтэйгээ суудаг, цус ойртдог. Muslim inbreeding. Oh, sorry about that. Pakistan at 65%. Пакистан улсын inbreeding үеэлүүд цус ойртсон гэр бүл
65%. 65%, meaning more likely than not, you're having sex with your cousin, and if you're not, you're the weird one. Тэгээ энэ mind blown заяа. 65% юу гэсэн үг юм бэ гэвэл чи тэнд амьдарч байгаа иргэн юм бол тэ чи өөрийнхөө үеэлтэй гусалтж байгаа гэсэн үг. Тэр нь бол норм, тэр бол стандарт, тэр бол хэвийн. Чи үеэлтэйгээ суухгүй юм бол үеэлтэйгээ хамт хүүхэд гарахгүй юм бол чи нөгөө сонио хүн. Чи гач хүн. Funny. Okay. For the low IQ members of MDD, that means these people are more likely than not having sex with their aunts or uncles' children. Тэгээ өөр юу гэсэн үг юм бэ гэх юм бол тэр орнуудад амьдарч байгаа хоорондоо сууж байгаа хүмүүс хинтээ секс хийж байгаа юм бэ гэх юм бол авг ах тий ихчийнхаа хүүхдүүдтэй тий uncle aunt тий тэг гэр бүл цагаан сараар ингээд төсөл өгдөөстэй гэр бүлийн уулзалт тий бурхан минь амар сонирн байгаа зү. Saudi Arabia 50 to 58% with an average Saudi Arab 50-58. 76 IQ. Тэгээд Saudi Arabien дундаж IQ 76. 76. Who would have thought it? UAE 54%. United Arab Emirates нөгөө тий Доха Дубай гэх мэт шин 54% дундаж IQ 82. 82 IQ. The crown jewel of the Arab world, you are more likely than not to be banging your first cousin. Iran 40%. Иран 40%, дундаж IQ 80%. Yemen 80 45%. IQ. Yemen 45%, 62.9 IQ. Yemen 45%, 62 IQ заяа. Бүр ингээ үйлдвэрийн шугам дээр ажиллаж чадахгүй, цэргийн алт руу оруулж болохгүй. Ер нь бол эдийн засаг дотор ямар ч нэмэр болохгүй хүн. Qatar 30%, 80.8 IQ. Катар 30%, 80 IQ. Now, we're going to continue, right? Oman 36%, 78. Тэгээ Oman 36%, дундаж IQ 78, Syria 39, дундаж IQ 74, Турк 25%, уйлууд хоорондоо суучдаг, дундаж IQ Syria 39%, 74 IQ. Turkey 25%, 86 IQ. 86. Jordan 32%, 80 IQ. Egypt 32%, 76 IQ. Тэгээ Jordan 32%, 80 IQ. Egypt 32%, 76 IQ. It goes on and on, and it just never gets better. Next slide, please. Thank you. Compared to Christian countries, let's take a look. Usually less than 1%. За, Крисний орн 1%-аас доош. Now, I wonder why Christians build better societies, ladies and gentlemen. За тэгээ яагаад энэ уюулууд хоорондоо суух нь, цус ойртох нь хоригдсан эсвэл те хийдэггүй орнууд ягаад илүү хөгжсөн нэг юмтай юм бэ? За хариулт нь тодорхой те. IQ. Now let's keep going. We want to pull up the slide here. Moving right along. As countries become more Christian, inbreeding declines. Христийн шашин те илүү байх тусам цус ойртох нь багасдаг. Right? We can see this. From church intervention in Spain, 20 to 30% post-Reconquista, Catholic Church banned cousin marriages. За юу ярьж байгаа нэг гэх юм бол 1901 оноос хойш Испанийг буцаагаад эзэлсэн. Арабчууд Ал-Андалус гэсэн ерөөхдөө нутаг ингээд Испанд эзлээд авсан байсан. Цус ойртхон 30% болсон. Испанчууд өөрийнхөө нутгаа буцаагаад эзлснийхаа дараа буцаагаад буураад commoners, papal dispensations sold for royals. Italy, similar high rates in the medieval period. The church enforced bans over the century. France, high medieval. Canon law prohibited marriage. Тэгээ Италид Кристийн шашин тэрийг хориглосон, Францад тэрийг хориглосон, Германд хориглосон, Их Британд хориглосон. Within 4 degrees of relation. Дөрвөн үеэр ойртсон хүн суухын Кристийн шашин хориглосон. Modern Western Europe, it's not just the cultural norm, but let me tell you exactly how much of a cultural norm it is. Even in European nations where marrying your first cousin is legal, they don't do it. За тэгээ зарим Кристийн шашинд Европын оронд үеэлтэйгээ суух нь хориглогдоогүй. Тэгсэн ч гэсэн хүмүүс үеэлтэйгээ суудаггүй. Because of the ecclesiology. Isn't that wild? Яа гэх юм бол нөгөө шашин соёл дотор энэ угаасаа ингээ ууссан шигдсэн байгаа учраас.
Africa shows the more Christians and less Muslim the societies become, the better they do. Let's just take a look at Nigeria. Okay? Тэгээд Африк орнуудыг харах юм бол зарим нь муслим шашинтай, ислам шашинтай, зарим нь христийн шашинтай. Христийн шашинтай орнуудыг харах юм бол тэд нэр илүү хөгжсөн байдаг. Нигери харах. We can go down the list here. 50% Nigeria, 20 to 30% first cousin marriage. Isn't that crazy? Now let's move right on. Нигерия ойролцоо 30-аас 50% үеэлүүд хоорондоо суучдаг, хөгжлөн муу. South Africa on down, you can see South Africa, Muslim 1.5%, very low on to negligible in the national prevalence of cousin. Whew. You can South Africa, Nigeria хооронд харьцуулах юм бол South Africa одоо мяарж байгаа л да, гэхдээ Nigeria-гаас хамаагүй дээр. Look at the list. It's pretty comprehensive. We can continue to go, right? The bottom 20 least productive sub-Saharan African countries. Wouldn't you know it? They're all Muslim. За тэгэхээр Африк байгаа тий хамгийн муу хөгжилтэй 20 орныг харах юм бол одоо Европт явж байгаа хамгийн муу орнуудыг харах юм бол бүгдээр муслим. 99% Muslim in Тэгээ Сомалиагийн тухай би сая хэдэн контент хийсэн. Сомалия улсын хүн амын 99% муслим. Somalia. Who very high, 60% first cousins. Anybody? Хүмүүс сууж байгаа хүмүүс хоорондоо сууж байгаа хүмүүсийн 60% нь үеэлүүд яг нөгөө аавынхан их ч юм уу аавынхан ах дүүнэртэй тэдний хүүхдүүдтэй сууж байгаа гэсэн үг. You ever hear a joke about Somalian IQ? Let's look over at Niger, 99% Muslim, 60% cousin marriage. Niger. First cousin marriage. Let's take a look at Muslims when we're taking a look at Mali, Muslim. It's a 90% population, high cousin marriage. In other words, everywhere Islam goes, the IQ goes like this because they all are their cousins. Тэгээд муслим шашныг оронд ингээд тарлаа, оюухан буурдаг, яагаад гэх юм бол цус өртдөг. Not joking. Go over to the next slide, please. I want to show you this is a famous case. These are called the rat people of Pakistan. It's a condition known as microphalics. I think I'm pronouncing that right. I have no idea. And it's caused by excessive inbreeding. За тэгээд rat people of Pakistan иймэрхүү хүмүүсийг ярьж байгаа байхгүй юу? Тэ? Иймэрхүү хүмүүс. Юу юм бэ гэх юм бол тархин хөгжихгүй, цус нь ойртсон болохоор neocortex гэх мэт ч ерөөсөө байхгүй. Логик гих мэд ерөөсөө тий худлаа тий энэ иймэрхүү хүмүүс хаана төрдөг юм бэ гэх юм бол цус орцсон орнуудад төрдөг. Пакистанд хамгийн түгээмэл байдаг. Last time you went to a European country and saw that. За хамгийн сүүлд Аз юм уу Европ орн руу яваад ийм хүнтэй таарлаж ирсэн үү? Үгүй гинэ. You don't see it. Below Герман нэг ч хараагүй. Inbreed, yeah. Now hang on, next slide please. As we continue, let's just take a look here at the casual link between cousin humping and low IQ. Basically, there's increased homozygosity, I think that's how it's pronounced, for deleterious recessive genes, and it is the strongest causal link for why the IQs are so low. Тэгээ юу болж байна гэх юм бол үеэлүүд хоорондоо сууж байхдаа цус нь ойртоод генетик дэндүү ойрхон болохоро ерөөхдөө хаяа өвчтөе хүүхдүүд төрдөг. Генетикийн дефекттэй төрдөг. Тэд нар ерөөхдөө өвчин тусаад өөхөх магадлал өндөртэй байдаг. Ер нь бол evolution хүний хөгжил яадаг юм бэ гэх юм бол тийм амьдрах ёсгүй амьд үлд чадахгүй хүүхдүүд ингээ нас ороод тэгээ манай генетикийн пул ерөөхдөө цэвэршдэг байхгүй юу? Тэгээд үеэлүүд хоорондоо суух юм бол тэр генетикийн алдаа иргэн ирэх магадлал маш өндөртэй. Тэгээд цус холтой хүнтэй суух юм бол тэр генетикийн алдаа анханасаа гарч ирэх магадлал нь бага. Тэгээ энэ генетикийн алдаа хөгжлийн бишэл гих мэдчлэн юуг бас нөлөөлдөг юм бэ гэх юм бол нөгөө тархины хөгжил оюухан. Genetic risk inbreeding raises the chances of inheriting 2 copies of harmful recessive genes. Brain development impact: harmful genes can impair neurodevelopment, reducing cognitive potential. IQ reduction evidence: first cousin offspring lose 3 to 4 points on average, and closer inbreeding can cause larger deficits. Үеэлтэй хамт суух юм бол чиний хүүхдүүд бусад хүмүүсээс 3-аас 4 оноо оюуханаараа доогуур. За одоо энийг 1400 жилээр ингээ өргөжлүүлчихье.
4 ингээл юу гарч ирэх нь ойлгомжтой. They've been at it for 1400 years. Тэд нар бол доктортой 1400 жил энүүгээрээ явсан. Whew. Higher prevalence equals greater risk. Populations with widespread cousin marriage show more individuals with lower cognitive performance. Generational compounding over successful generations. Harmful genes accumulate. One of the big Muslim copes you'll hear from Daniel tonight. Well, it's only 1.5% for genetic problems for normal people who aren't having sex with their first cousin. Well, that's true. He says that it only doubles to 3%. That's very low. No, it compounds. See, if you hump your first cousin and then those kids hump their first cousin and their kids are et cetera, et cetera, et cetera down the line, guess what happens to your IQ? Guess what? You'll never guess. Anybody got a guess? За тэгээд үеилүүд 1400 жил те ингээд хоорондоо ингээд сугаалах юм бол тэр генетикийн алдаанууд нь нэмэгдэйлэн, тархины хөгжил нь бууралаа. Тэгээд хүн амын бүгдээрээ нийтээрээ 80 маягтай IQ гараад ирэх юм бол гоцхуаатай хүн гарч ирэх боломжгүй болчиход байгаа байхгүй юу? It goes down. The negative consequences of a low IQ. За одоо хамгийн сонирхолтой тэр оюун ухаан муутай орнуудын эдийн засаг нийгэм яагаад тийм мяа байдаг юм бэ? Африк яагаад хүчгүй байгаа юм бэ? 100 IQ person, income 50 to 70% low. 80 IQ-гийн оноотой хүн 100-гийн IQ-гийн оноотой хүнийг харьцуулах юм бол нөгөө бага IQ-тэй хүний орлого нь 50-аас 70% бага. Welfare dependency 4 to 6 times higher. Халамжаас хараат болох магадлал 4-өөс 6 дахин өндөр. Тэгээд нийгэм халамж зүгээр ингээд барууны орны төсөв улсыг зүгээр сүрүүлэх байгаа зү тэ. Literacy less than 10% at less than 85 IQ. 85 IQ оноотой хүн амын хорилцооны 10% нь уншиж чаддаг болдгийн. Одоо бүтэн одоо ном уншаа тэ бичих чадвар literacy rate 10%. Монголын тэр literacy rate ойролцоог 95-аас 97% таа байгаа. Тэ. Obesity up almost 2 times, chronic disease up to almost 2.5 times. Тэ урт хугацааны өвчин, генетикийн өвчин, илүүдэл жин 2 дахин 2.5 дахин. Life expectancy less than 70 IQ. Насжилт 70-аас 75 IQ-тэй хүн 5-аас 10 жил богинохон илүү өвчтэй эрүүл мэндийн системд илүү дарамт Or болно. 75 IQ down 5 to 10 years. Why? Because, well, you might just look down the barrel of that shotgun when you're cleaning it. Moving over, arrests and incarcerations 3 to 8 times higher. Гэмт хэрэг хийх, шоронд орох магадлал 3-аас 8 дахин өндөр. 300% ба 800% илүү өндөр. Violent offenses 4 to 6 times higher. Teen pregnancy Тэ. Violent одоо хүний эрхлөө алдна, хүнийг зодно, хүнийг ална 6-аас 4-өөс 6 дахин. 3 times higher. Child neglect and abuse 3 to 7 times higher. Хүүхдийг зодох, хүүхдийг өмчрүүлэх бас 4-өөс 7 дахин өндөр. Intergenerational poverty 4 to 6 times. Almost every Үе дамжсан ядуурал 4-өөс 6 дахин өндөр. Тэгээ 1400 жилээр ингээд үргэлжлүүлээ боддоо. study available shows that IQ entering the low 80s, Muslim countries, affects nearly every aspect of life in a negative way. Economic prospects, criminality, mental. За тэгээд тэр бага IQ-тэй хүмүүс тий эдийн засгийн өсөлт баг байхгүй. Гэмт хэрэг оюуны эрүүл мэнд, биений эрүүл мэнд, ад жаргал, тогтвортой байдал, стрессгүй амьдрах бүгдийн Physical health, happiness metrics, and both at the individual and societal level. In fact, study shows that when a country has a sub 90 IQ average, they find it difficult to have basic innovation. За тэгээ хүн ам 90-с доош IQ-тэй юм бол ер нь бол basic innovation байхгүй. Ерөнхийдөө бүр суур хөгжил алга болчдөг. Дэт бүтс, мэрэгжлийн хүмүүс. Infrastructure, professional class, and other basic needs of a functional society. Is that sounding familiar? Менежерүүд байхгүй, эмчнэр байхгүй. Дэт бүтс, зам, метро, цахилгаан станц, тиймэрхүү юмнууд ер нь бол 90-с доош IQ-тэй оронд боломжгүй болж байгаа. Яг гэх юм бол нийгэм тиймэрхүү юмыг санаачилж чадахгүй, хөрөнгө оолтыг хийж чадахгүй, засч чадахгүй, ажилуулах бүх юм бодлоо. Now, here's the thing that's interesting. Modern societies don't require everyone to be a genius. Just look at me. But they do rely on a distribution of abilities, and you can see their roles below. 70 to 85, basic job, practical skills, routine. За тэгээ нийгэм өнөөдрийн хөгжсөн нийгэм ажиллахын тулд тэгээ олон төрлийн хүмүүс хэрэгтэй, гоцхойтой хүмүүс хэрэгтэй, бизнесмэнүүд хэрэгтэй, докторууд, профессоруд, багшууд янз бүрийн хэрэгтэй. За 70-аас 85 IQ-тэй хүмүүс юу хийж чадах юм бэ гэх юм бол нөгөө энгийн ажил, тий? Одоо
нүх ухах. Тэг labor. Тэг юм зөөх гэх. Labor, that's Islam. That's almost every Islamic nation, ladies and gentlemen. 70. За тэгээд муслим орнууд тэр Африкт байгаа орнууд зүгээр тэндээ гацсан байгаа. Жирийн одоо хар ажил. Тэрнээс дээгүүр юм боломжгүй. 85. Sometimes up to 2 standard deviations lower. Whew. 85 to 100 would be skilled labor administrative support. 100. За 85-аас 100 IQ оноотой хүн юу хийж чадах юм бэ гэх юм бол зохион байгуулалтын ажил хийж чадна. Менежер, нэгтлэн, тэ логистик хариуцдаг, төлөвлөгөө гаргадаг, тэ планинг хийдэг алсын хараа. 115 professional middle management. За 100-аас 115 оноотой IQ-тэй хүн юу хийдэг юм бэ гэх юм бол дунд шатны менежер, мэргэжилтэн, профессор, инженерууд, эмчнэр гэх мэт. 115 to 130 engineer, scientist, doctor, specialized roles. 115-аас 130-ийн хооронд нөгөө PhD-тэй профессорууд, тэг мэрэгчлэн, наривчлан, докторууд, шинжлэх ухааны ажилтан гэх мэт. The things they desperately need that they get from us. За тэг энэ бүгдгийг инженеринг, янз бүрийн инновац, тэг шинэ бүтээгдэхүүн, шинжлэх ухаан муслим орнууд хаанаас авдаг юм? Тэг Andrew Wilson-ы хэлсний дагуу барууны орнуудаас авчдаг. 130 plus innovation, leadership, high level problem solve. За 130-аас дээш тий шинэ юм санаачлал, манлайлал, өндөр түвшний одоо бусад хүмүүс нь хийж чадахгүй асуудлыг шийдвэрлэх одоо Elon Musk. Next slide, please. Inbreeding itself over generations causes massively compounds that lead to negative consequences. And you can see the risk curve there. You see how the genetic defects increase every single generation. Moving over, I just want to point this out on the last slide. Islam took an ethnic people that were at the heart of being the top of civilization. Муслим шашин гарч ирэхээс өмнө араб орнууд дэлхийг тэргүүлж исэн. Тэ? Бид нэр тооны систем хаанах юм бэ гэх юм бол арабын тооны систем. Algebra, математик, algebra хин санаач юм араб хүмүүс. Тэ? Их сургуулийн ингээд янз бүрийн араб орнууд ерөөхдөө дэлхийн номер 1 байсан шүү дээ тухайн үед. Тэ 600, 700, 800 оны үеэр. Окей? Инновацийг экспортлдог байсан. Хамгийн өндөр хөгжилтэй орнууд байсан байхгүй. And through generations of Islam and inbreeding has turned them into the lowest IQ, some of the stupidest people on planet. За. Тэгээд тэр шашин бас нөлөөлсөн. Одоо 1400 жилийн хугацаанд тэр дэлхийг тэргүүлдэг байсан орнууд, тэр район, тэр хэсэг одоо юу болсон бэ гэх юм бол хог гэсэн болсон. Planet Earth. Literally. You think I'm being mean? I'm not. They're literally some of the stupidest people on planet Earth. Everywhere Islam goes, inbreeding increases and societies become worse. Муслим шашин нэг орн руу орно, ядуурн нийгэм ерөөхдөө мяарн цус ойртон тэгэхээр тэр нийгэм ерөөхдөө бутраад хагараад хоорн алцаад эхэлдэг. Christianity goes, inbreeding decreases, so societies do better in almost every material way. Let's just point out here as I wrap this up. 1 second. So it's clear here that my argument summarized, though this isn't its entirety, is that Islam creates huge societies with large swaths of people with IQs so collectively low, they would be considered developmentally challenged, borderline retarded here in the West. За тэгээд муслим шашны доор маш олон орнууд бүгдээрээ биш шүү заяа. Ямар нийгмийг бүтээдэг юм бэ гэх юм бол тэ хүн ам нь оюун ухааны коэффициент нь муу, барууны орны хувьд бол тэд нар бараг хөгжлийн бишэлтэй гэж тооцогдно. Not kidding. Due to this side effect, force doctrine becomes the order of the day. Тийм учраас муслим орнууд force doctrine-ыг ашиглах ёстой. Хүмүүсийг чангална, хүмүүсийг хорно, хүмүүсийг ташуурдна, цаазын ял, эмгтээчүүдийг тэ буурка дотор ингээ нуун. Because the technological difference in capabilities of each people group is so vastly different, think Apollo mission compared to Starship Enterprise, Islam must literally bank on the benevolence of Christians to not wipe them off the face of planet Earth. За тэгээ force doctrine бас өөр утгатай. Юу гэсэн үг юм бэ гэх бол хүсэх юм бол Америк, Европчууд технологиороо хамаагүй хөгжсөн байгаа. Тэрний юу чадах юм бэ гэх юм бол арабын орнуудтай дайн зарлаад бүгдийг устгах боломжтой. Дайн зарлаад шууд ялчихна.
Тэ? Цөмийн зэвсэг шидээд бөмбөгдөөд тэ худалдааны замыг хаагаад дэд бүтцийг устгаад тэгээд хүсэх юм бол тэ араб орнуудыг тэр чигтээ эзлэх одоо болно. Тийм учраас араб орнууд яагаад байгаад байгаа юм бэ? Гэвөл барууны орнууд тэднийг эзлэх хүсэл алга эзлэхгүй байгаа учраас. They are basically, the feminists of the East, totally reliant on the goodwill and benevolence of global Christianity, not to just not exterminate them. Тэгээд энэ бол нөгөө соёлын хөгжил шашин машин үнэн, тийм ээ? Барууны орнууд ерөөхдөө дайн зарлах, алцах нь ерөөхдөө багассан. Гэхдээ төсөөлөө үзчихээ 2000 жилийн өмнө барууны орнууд яг өнөөдрийн энэ технологийн зэвсэг гих мэдчлэн хөгжилтэй байлаа гэж боддог. Гэхдээ соёл тийм найрсаг биш. Тэ? Наполеонд одоо өнөөдрийн технологиг өгчлөө гэж бодъё. Julius Caesarт өнөөдрийн технологиг өгчэй гэж бодъё. Charlemagne өнөөдрийн технологиг өгчэй гэж бодъё. Тэд нар яах байсан бэ гэх юм бол дэлхийг тэр чигтээ эзлэх байсан байхгүй юу? Александр тий Чингис хаанд өнөөдрийн технологи өгөх байсан бол арабын орнуудыг зүгээр тэр чигтээ арчаад эзлэх байсан байхгүй юу? Тэг ягаад өнөөдөр тэр араб орнууд тий тусгаар тогтнолтой бие даасан ингээ байгаад байгаа юм бэ гэх юм бол тий барууныхан тэр өндөр хөгжилтэй орнууд тишээ дайрахгүй байгаа учраас тэг Андрю Уилсон бас юугаар хэлж байгаа юм бэ гэх юм бол айтаахан шиг байгаарэ тий энэ нийгмийн хөгжил буцаагаад ухраад барууныхан буцаагаад харгас болоод эхлэх юм бол аюултай болж эхлэх юм байна. За, сонирхолтой санагдсан. Тэгээд дахиад хэлье. Кыргызстан, Казахстан, Узбекистан гэх мэт чи ярихгүй байгаа шүү заяа. Африкийн тий Арабын орнуудыг ярьж байгаа шүү.